Миний Монгол ахын дүүс та бүхэн маань энд ирсэн нь ямар бахархалтай хэрэг вэ? Учир нь гэвэл миний тэмцлийн оюун санааны эцэг болсон алдарт ард авишийнхаа талбай дээр би та нартайгаа уулзж байгаадаа үнэхээр их баяртай байгаагаа дахин илэрхийлье. Монгол төрийн арданд ард авишийнхаа хөрөг зургийг зарж би бахархаж шүтдэг. Энэ хүний тэмцлээс баян суралцаж маш олон зүйлүүдийг мэдэрч авдаг. Ард түмнийхээ төлөө өөрийнхөө мах биеийг зожоосож түмний төлөө зүтгэж даваг болсон тэр хүний үр удам Хэмэр сүлтийн Бадраажава хот нутгийн ахын дүү санартаа баярлалаа гэдгээ илэрхийлье. Хэрвээ өнөөдөр ард авиш энэ цаг үед амьдарч байсан бол аль хэзээний оюу толгой, Дубайн гэрээ, таван толгой, Гокийн 49%-ийг ард түмэнд минь ашигтайгаар шийдүүлсэн явж байна да. Яг вэ? Төрний шүтэн бишээс Ганбаатар зүтгэжил байна. Баардуулжил байна. Сайн муугаараа дуудуулаад зүтгэжил байна. Гэхдээ чигэн зөв юм хойндоо та нарынхаа өмнө Монгол улсын ерөнхийлөгч болохоор нэр дэвшээд хүрээд ирлээ. Баярлалаа та нартай. Үнээр япад өхөр зэрэгээр тулдааг үзнэ. Зөв сэтгэлтэй зөв явхад суран мөндөр шиг аимшигтай гүжир гүтгэлэг пиарын дундуур явхад намайг үргэж хамгааж хайрлаж эдгэндээ төвлөж байсан хот нутгийнхан манай үйлдвэрчний үеийн тэмцэгч миний халамжлан хүмүүжүүлэгч нар Монгол ардын өмсгөлт намын шодрог гишүүд Монгол ардын намын ардчилсан намын шодрог гишүүд нийт ард түмэн ховчоо та бүхэндээ та нарынхаа итгэлийг би дааж ачаагч нь хариулах болно гэдгээ дахин илэрхийлье. Монгол улсын ерөнхийлөгчөөр та бүхнийхээ ачаар сонгогдсны дараа миний зүгээс хийх ёстой 3 ажлаа би та нартай танилцуулъя. Нэгдүгээр Монгол шудраг ёсыг тогтоох. Нүгэл эдээшсэн хулгайд нүүрэлтсэн Монгол төрийг цэвэрлэж шудраг ёсыг тогтооно. Яагаад гэвэл тэнд уулуурхан баялгаас цөм мэдэж орондон бид ажлын бай байхгүй газар нутгаа алдаж маш олон байдлаар сургууль цэцэрлэг эмнэлэг барьж чадахгүй зовж өдөрч байна. Та нар санаж байгаа бол 2 жилийн өмнө санаж байна. Хот нутагтаа ажиллаж байхдаа ховдоос бичээр ашиглагчдын нэгдсэн холбооныхоо хамт олонтойгоо үйлдвэрчнийхээ хамт олонтой шөнийн 2 цагт Дубайн гэрээгээр Монголын газар нутгийг барьцаар тавилаа. Болооч гэдэг хэвлэлийн мэдээг шөнийн 2 цагт хийжээсэн. Хот нутаг бол тэмцлийн үлгийн нутаг. Зориг, эр зоригийн нутаг юм аа. Монгол орны шудраг ёсыг тогтооход уулуурхан баялагийг ард түмэндээ шударгаар өгөх шудраг ёсны 2-р зүйл нь бол төсөв иддэг, төсөв зарцуулдаг, төсөв баталдаг улсын хурал засгийн газрыг сайн хянаарай гэж ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог. Намаас нь зүтгэлзүүлдэг. Зөвхөн ард түмнийг төлөөлж мөнгө идэх магадaltaй хүмүүсийг хянаарай хариуцлага тооцоорой гэдэг аппарт тушаал юм аа. Тийм учраас ерөнхийлөгчийн үндсэн үүрэг хяналт хариуцлага. Монгол орнд хамгийн дутж байгаа юм бол хяналт хариуцлага хоёр байгаа. Өнөөдөр их хурлын дарга их хурл нь мөнгө баталдаг. Засгийн газар нь мөнгийг үрддэг, зарцуулдаг. Энэ хоёртой нийлээд хамаатан болох ерөнхийлөгч нь хамтдаа байвал Монголын төрөөс хулгай нүүрсэн хэвээрээ болно. Байгууллагын дарга Нярав Нэгтлэн хоёр одоо Няба хоёр нэг хамаатнууд байвал
тэгээд тэр байгууллагад хулгай нүүлнэ шүү дээ. Хоёрдугаар баялагын эх орон чөлөө, гуравдугаар мал аж ахуй бол Монгол орны тусгай тогтнолын баталгаа. Монголын эдийн засгийн зүрхэн мал аж ахуй юм аа. Монгол улсын ерөнхийлөгч болвол Монголын эдийн засгийн тэргүүлэх салбарыг мал аж ахуй болгоно гэдгээ илэрхийлж байна. Би бүр хөдөө аж ахуйч гэж хэлэхгүй байна шүү дээ. Мал аж ахуй юм аа. Ингээд та бүхэндээ шударганы төлөө Монгол орноо авч манайг сонгох уу? Биднийг сонгох уу? Бидний гэдэгт та бид хамтдаа орж байгаа шүү. Ийм салаа замын өдөр дээр байна. Хэдхэн хоногийн дараа офшорчин олгох хэвчээ ерөнхийлөгч болох уу? Ховдчуудын төлөө, Монголын ард түмний төлөө, хөдөлмөрчийн ангийн төлөө, үйлдвэрчдийн төлөө өөрсдийнх нь ерөнхийлөгч сонгох уу гэдэг түүхэн боломж бидэнд ирлээ. Монгол орн босноо, мандан бадарнаа, ховд нутгаас Монголын хөгжил эхэлнэ. Баярлалаа.